Орчин үед бидний үнэлэх хамгийн гол шалгууруудын нэг бүтээмж. Тэгвэл бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд юу шаардлагатай болохыг Afa Academy гүйцэтгэн байгуулагч Амар Төвшний ихтгэлээс сонсцгоё. Бүтээмжийг би танарт хоёрын хэсэгт хувагаад тайлбарлачих гэж бэлдсэн ба. Нэг нь мэдээж яг бүтээмжийн яг хамгийн их саад болдог зүйлүүдийг хэдүүлээ газ ингээ харчаа. Надад нэг зарчим байх хэрэгтэй. Ямар ч нөхцөл байдал дотор би тийм гэсэн бол би тийм. Энэ нөхцөл байдал дотор би үгүйгүүл би үгүй гэж хэлэх хэрэгтэй. Нэг үгээр хэлэх юм бол надад одоо юу гэдэг нь те хөгшинч, залууч, өндөрч, намч, тарганч, бүдүүнч, дэлэнч, хоомч, онгоч, том нүдтэй ч хамаагүй би ямар ч нөхцөл байдал дотор өөрийнхөө дүрмийн дагуу тоглоно гэсэн. Тэр нь гоё хувцастай байсан ч, муухай хувцастай байсан ч хамаагүй. Би Монгол байсан ч, Америкт байсан ч хамаагүй. Би өөрийнхөө зарчмын дагуу явна. Энэ миний бие даасан байдал намайг тодорхойлох маш чухал зүйл бол миний хувийн дүрм. Би хүнд ч таалагдахын тулд биш. Би зөв өөрийнхөө зарчмын дагуу тоглож байгаа. Би өөрийнхөө дүрмийн дагуу тоглож байгаа. Гэхдээ хэдүүлээ дүрм зарчим гэдэг зүйлийг арай жоохон дэлгэрэнгүй ярих хэрэгтэй. Энийг дараагийн слайд дээр харуулна. За бүгдээр дараач харъя. За өндөр бүтээмжтэй байхад тусалдаг хамгийн чухал зүйл бол миний одоо яг энгийн үгээр тодорхойлох юм бол төвчээр. Яг үндэ хийсэн болгон шууд амжилтанд хүрдэггүй. Та нар бодоод үзээрэй. Тавьсан видео болгон чинь пост болгон чинь өндөр хандлт авдаггүй. Яг үндэ тийм биш. Маш олон орлогын дотроос нэг нь яг гарч ирдэг те. Маш олон өгүүдийн дотроос нэг нь яг нефт явдаг те. Нэг пост ч юм уу, эсвэл нэг рeel ч юм уу. Гэтэл энийг бид нар яг тэр хизээ яг тэр нефт явдаг нь юм болоо гэдгийг мэдхийн тулд яаж мэдхийн та нар боддоо. Тэхийн тулд бидэд маш олон төвчээртэйгээр энийг цааш нь өргөжлүүлэн хийх төвчээр хэрэгтэй. Энэ төвчээр хаанаас ирдэг мэдхүү? Төлөвлөсөн бол төвчээр ирнэ. Хэрвээ би 5 жил гэсэн бол би 5 жил тисч чаддаг. За энэ ихний хоёрыг сайн хийж чадсан хүмүүс 3 дахь зүйл дээр нь фейлдчихэд байгаа. 3-т нь яаж явуулаа? Өөрийнхөө лайфстайлыг өөрчилж. Гэтэл маш олон хүмүүс гоё юм шийдчихэд өөр хүрээлэл дотор байгаад байдаг. Одоо балетчин болно гэчихэд бөхчүүдийн дунд яваад иж болохгүй үстэй. Тийм учраас заримдаа бид ингээд нөгөө зориг өөр найзуудтайгаа хамаг цагаа өнгөрөөчөөд тэгээ хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаггүй болчихдог. Тийм учраас бид нар зөв хүмүүстэйгээ зориг нэг хүмүүстэйгээ найзлуул ямар вэ? Энд ялгаа байна уу? Найзтайгаа нэг зорилгыг олж болно. Эсвэл зориг нэгтэй хүмүүсээс найзгаа бас олж болно. Ямар ч байсан хэдүүлээ энэ амьдралын нөхцөл байдал буюу намайг хүрээлэн буй нөхцөл байдлыг хэдүүлээ өөрчлөхгүй бол маш их ядарна, маш их цаг алдна. Дараагийн чухал зүйл. За дийлийнх нь ер нь баг энэ дээр халтарчээд байгаа юм болоо гэж би зөвөр тэгж бодож байгаа. Надад зөндөө сул тал байна. Гэхдээ миний яг хийж байгаа ажил дотор гарч ирсэн үр дүнг авчирсан нэг сайн дадал зуршил нь юу байсан бэ гэвэл би хийх ёстой ажилдаа өөрийгөө бүрэн зориулахын тулд нэг хідэн зүйлүүдийг бэлдсэн. За яг өмнөх сэдвтэй холбоотой. Тэр лайфстайл гэдэгтэй холбоотой. Би нэг ажилдаа өглөөнөөс орой болтол надад төвлөрөх хэрэгтэй байсан. Гэтэл төвлөрөхөд хідэн зүйл надад саад болж ирсэн. Нэг нь хайр сэтгэл. Нөгөөд чинь тэгээ хамт байхгүй гадахаар би яаж хайртай гэдгийг илэрхийлэх үү те? Төсөлтэй хайртай юм уу? Найз хүндээ хайртай юм уу? Эний чинь батлага айгу хэцүү байгаа байхгүй. Тэгэл уул нь өглөөнөөс орой болтол ингэ суумаар байгаа ажил дээр. Тэгтэл энд бас нэг хайртай хүн байгаад байгаа. Одоо яаж энийг зохицуулах вэ? Эхлээд өөрийгөө болон гэр бүл дотроо 1 юм уу 2 жилийг авч агаад энэ хүмүүстэй бүр ингэ тулж харьцах хэрэгтэй юм байна. Хэрвээ чи гэр бүлтэйгээ цаашаа мөрөөдөлтөд хүрье гэж бодож байгаа бол эхлээд гэр бүлдээ өөрийгөө борлуул. Тэдний намайг дэмжих шалтгаан нь хувийн сахилга байхгүй. Би гэртээ байхдаа гэрийнхээ амийг тултал хийгээд би тэгээд гарах хэрэгтэй. За нараач. Хамгийн сүүлийнх нь коуч. Тэгэхээр энэчээс нэг юм байна. Хүмүүс бид нар ерөнхий өөрийнхөө ингээд амьдралын хамгийн чухал шийдвэрүүд дээр шүү дээ. Дүгнэлт хийдгүү, коуч авдаггүй. Зүгээр өөрөө шийддэг. Яа тэгвэл энэ чиний амьдрал юм чинь. Нэг талаараа үнэн. Чиний амьдралыг хинч заахгүй. Гэхдээ энэ чинь миний хизээч дахиж ирэхгүй 19-наас 21-наас 33 насны хамгийн гол шийдвэрийг би гаргах гэж шин. Би сэтгэл хөдлөлөөс болоод энэ ажлаас гарах уу? Үгүй юу гэдгийг шийдэхин тулд би ядаж энэ сэтгэл хөдлөлөө шалгаж үзэхийн тулд надад туслах хүн хэрэгтэй байхгүй. Тийм учраас хүнд заавал коучинг бас дүгнэх, хэмжих энэ зүйл заавал хэрэгтэй. Би бүр энийг яг одоо бодиттой 2 хүний кейс дээр дүгнэлт хийж үзсэн. Тэрний юу байсан гэж Элвис Преслигийн амьдрал дээр хийж үзсэн. Бас яг ийм суурьтай, чанартай коуч байгаагүй. Зүгээр л аавдаа, нэг бол продюсертаа, нэг бол ээжтэй найдаж явж байгаа л тэгэл 42 настай амьдрал нь дуусчих. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe товчийг дараарай.